Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монголын эмэгтэйчүүдийн түүчэнд болсон Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой болж байна. Ингээд нийт эмэгтэйчүүд ойн баярын мэнд хүргэе. Манай байгууллага бол Монголынхаа хүний хөгжилд илүү анхаарч Монгол улсын маань өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд бид үйл ажиллагаагаа зориулээд ирж байгаа юм а. Миний хувьд 2011-ээс 15 он, 2016-аас 24 оны хооронд Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Улсын их хурлын гишүүнээс 2 удаа сонгогдож 8 жил ажиллаж байгаа. Ер нь бидний гол зорилго бол хүний хөгжил гэж боддог. Тийм учраас зөөлөн бодлогыг хэрэгжүүлж улс орноо хөгжүүлэхдээ хүний нэгдүгээр тавих нь чухал гэдэг энэ бодлогыг Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань баримталдаг юм а. Тийм ч учраас улсын хурлд эмэгтэйчүүдийн тоо 2016-аас 24 оны хооронд анх 11 болоход бидний хувьд ер нь энэ эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, хүний хөгжил, агаар хөрсний бохирдол төр онцгой анхаарал хандуулъя гэд энэ чиглэлд бодлогын томоохон арга хэмжээнүүд бид авсан. Жишээлбэл бид анх удаага нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай, нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг батлан гаргаж ингэснээрээ нэг хүнд ноогдох тэр хувь хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн ийм бодлогын том арга хэмжээнүүдийг авсан юм а. Өөрөөр хэлбэл жишээлбэл нийгмийн даатгалын багц хуулийг батлан гаргасны үр дүнд та гавьяаныхаа амралтанд гарахдаа санаа зовхгүй бие даан эрхчлөөтэй амьдрах болцоог бид энэ хуулиар анх удаага баталгаажуулж өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн анхдагч хуулийг бид гаргасан ингэснээрээ иргэдээ өвдсөний дараа биш өвдгөөс нь урьдчилан сэргийлэх энэ дэд бүтцийг бий болгож энд шаардлагадах төсвийн улсын төсөвт эрүүл мэндийн сайдын багцад оруулж 1.4 их найдын хэмжээнд буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбар эзлэх хувь хэмжээг 3-аас хэтэрдэггүй байсныг бид 8% хүргэж чадсан юм а. Энээс гадна эмэгтэйчүүд ер нь шийдвэр гаргах төвшөнд хангалтгүй байсан. Тийм учраас Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо бусад улс төрийн намын эмэгтэйчүүдийн байгууллагуудыг манлайлан уриалж хамтран ажилласны үр дүнд бид квотыг бий болгож өнөөдөр парламентод Аазда бид манлайлах төвшөнд гендерийн балансыг барьж явж байна. Өнөөдөр энэний үр дүнд боловсролын салбарт 3 ээлжээр хичээлэх очрлож өөрийн 5 цагт бараг морь уралдуулж байгаа юм шиг хүүхдэд цэцэрлэг яаслт өгөх гэж очролдог байсан. Энэ явдлыг бид түүх болгон үлдээж халж чадсан. Өнөөдөр энэ байдал бол боловсролын салбарт үгүй болж байгаа. Энээс гадна бид хүүхд эрүүл байх ёстой. Тийм учраас хүүхдийн хоолны төсөв зардлыгч 2 дахин нэмэх, хүүхд хамгааллын төсвийг 320 саяас хэтэрдэггүй байсныг бид 14 тэрбум төгрөгт хүргэж байна. Мөн хүүхдийн байцаагч гэх мэт хүүхэд хамгааллын цогц ийм багийг бүрдүүлэхийн төлөө мөн бид манлайлан шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа юм а. Энэ мэтчлэн бидэнд хийж бүтээсэн ажил хийх ажилч их байгаа юм а. Ийхүү түүхт 30 жилийнхаа ойн босгон дээр Монголынхаа нийт эмэгтэйчүүдээс Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын нэрийн өмнөөс хамгийн сайн мөхнийг хүсэн өрөө. Бид хамтдаа эхийг бүтээж чадах үлээ. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.